Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ өөрийгөө үнэлж сурах тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өөрийгөө үнэлж сурснаар өдөр тутмын амьдралдаа эерэг сонголт хийж, урам зориг, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах чадвар нэмэгдэнэ. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх нь ажлын бүтэмж, амьдралын чанарыг алдагдуулж, олон боломжийг өгөх хийдэг. Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эргэр үнэлж сурахаас эхэлдэг. Өөрийгөө үнэлэх нь таны сэтгцэн эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдлын тухай бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь янз бүрийн нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн харж, хэрхэн дүгнэж байгааг илэрхийлдэг. Өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх алхмуудад нэгдүгüүрт нь давуу талаа олох хэрэгтэй. Хүн бүрт давуу тал бий. Өөрийнхөө давуу талыг олоход хүндрэлтэй байвал найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүсээс асуугаарай. За хоёрдугаарт нь давуу талаа ашиглаж эхлээрэй. Давуу талаа бодит байдал дээр ашигла. Түүнээсээ таашаал мэдэрч бусдтай хуваалцаарай. Гуравдугаарт нь бүтлгүүцсэн үедээ өөрийгөө бүү буруутгаарай. Хинч төгс биш байдаг учраас алдаж, азгүйтэж, бүтлгүүцсэн үедээ өөрийгөө бүү яллаж буруутгаарай. Өөрийгөө буруутгах нь танд ямар ч ашиг тусыг авчрахгүй бөгөөд ажлын бүтээмж чадвар муудна. За дөрөвдүгüүрт нь амиа хичээ, гэхдээ зөвөр амиа хичээгээрэй. Өөрийн үнэлэмжээ нэмэх, өөрийгөө хүндлэх үндсэн суурийн нэг бол амиа хичээсэн зан юм. Энэ нь өөрийн дуртай зүйлийг хийж, өөрийн чичмээр явах зэрэг юм. Харин бусдад төвөг утсан байдлаар амиа хичээж бие үзэлдээ хит автах биш юм. Өөрийгөө үнэлэхгүй байх нь таны сэтгцэн эрүүл мэнд, гадаа төрөх байдал ирээдүйд хортой нөлөө үзүүлдэг. За өөрийгөө үнэлэхгүй байх сөрөг үр дагаврууд нь хүнд хэцүү байдлаас айсхийх, шүүмжлэлт мэдрэмтгий хандах, сэтгэл түгших, нийгмээс өөрийгөө тусгаарлах, түнчлэн өөртөө итгэх итгэлгүй болдог байна. Эдгээр сөрөг үр дагаварт хүрэхгүй тул та юу хийх ёстой вэ? Үүний тулд нэгдүгüүрт нь өөрийнхөө тухай сөрөг бодлуудаас салах. Өөрийнхөө чадварыг үнэлж сурахын тулд хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ ч гэсэн бичээрэй. Энэ нь танд урам зориг өгөх болно. Сэтгэл санаагаар унаж эхлэхдээ энэ жагсаалтаа харснаар өөрийгөө бодитоор үнэлж чадна. Хэрвээ таны дотор хүн сөрөг готрон гүйцэлтэй бол үргэлж таны шүүмжилж, таны үнэлэмжийг бууруулдаг. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж боломжоо хэрэгжүүлэхэд нь саад болох болно. Дотор хүн таныг ятгахаас өмнө өөрийгөө ятгаж эхлэх хэрэгтэй. Жишээлбэл би чадна, би өөртөө итгэж байна гэдгийг өөртөө хэлээрэй. За хоёрдугаарт нь өөртөө анхаарал тавих. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний эндорфин буюу ад жаргалын гормон ялгаруулж эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Дасгал хөдөлгөөний хийснээр стрессээ тайлж өөрийгөө илүү сайнаар мэдрэх боломжтой. За гуравдугаарт нь тайвшрах хэрэгтэй. Байнга стресстэх нь өөрийгөө үнэлэх чадварыг бууруулахад тодорхой үр гүйцэтгэдэг. Энэ нь сөрөг бодлуудын гинжин хэлхийг үүсгэж, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах, дуртай зүйлээс ч залхах мэдрэмжийг төрүүлдэг. Дөрөвдүгüүрт нь зорилгоо тодорхойлох. Өдөр бүр цаг зав гаргаж юунд хүрэхийг хүсэж байгаагаа бодож үзээрэй. Дараа нь бодиттой зорилго тавьж гаргасан амжилтаа ахид твчтэй бичиж тэмдэглэснээр аливаа ажлыг эмхэл цэцэлэхэд хэлбэр болдог байна. Тавдугаарт нь бусдад туслах. Бусдад мэддэг зүйлийн талаар зөвлөгөө өгөх, сайн сонсогч байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Бусдад тусалж тэднийг урамшуулаарай. Зургадугаарт нь аливаа зүйлийг олон өнцгөөс нь харах. Би хичээхгүй бол үүнийг хийж чадахгүй, сурч мэдэхгүй гэж өөртөө сануулах нь тохиромжтой арга юм. Нөхцөл байдлыг илүү бодитоор харснаар бодит үр дүнд хүрнэ. За 7-дугаарт нь шин зүйлийг турших. Бидний тарих шин зүйл сурах тусам сэтгэн бодох чадвар нь нэмэгддэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд туслах ямар нэгэн зүйлийг өдөр бүр дор хаяж 30 минут уншаарай. Энэ нь нийтлэл, ном, эсвэл аудио ном, хичээл байж болно. Таны оюун санаа үргэлж шин сорго зүйлс бэлэн байх ёстой.
За 8 дугаарт нь эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Өөрийгөө хүндэлдэг, анхаарал тавьдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Өөрийг чинь үнэлж хүндэлдэггүй хүмүүстэй байх нь цагийг дэмий урж байгаатай адил юм. За 9 дугаарт нь өөрийгөө хүлээн зөвшөөр. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэлтэй байхын түлхүүр юм. Хүмүүс магтаал урмын үг хэлэхэд ичингүрэн суухын оронд баярлаа гэж хэлж сурах хэрэгтэй. 10 дугаарт нь эерэг зүйлсийг ой санамжиндаа хадгалах. Хөгжилтэй ад жаргалтай дурсамжуудаа үргэлж санан дурсахын тулд ботоо ашиглаж болно. Үүнд өөрийгөө ад жаргалтай дурсамжуудаар дүүргэх боломжтой. Өдөр бүрийг тодорхойлдог зүйл бол зөвхөн таны амжилт юм. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.